сайн байцгаана уу? Ээжийн бүлэнгүүд жаа та бүхэндээ энэ хорон мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ сүүнцлээ өргөдөө юу гэж хэлэх талаарх зөвлөгөө өгье гэж бодлоо. За өмнөх ишлэгээр маань сүүнцлээ яаж өргөх талаарх ойлголтыг авсан баг. За эхлээд мэдээж газар шорон дээр гიშгэж байгаа малгайгаа авч агаад тэнгэртэйгээ газартайгаа бат холбогдсон өөрхөө сүнсийг нээж агаад за сүнслээ өргөхөд бэлэн боллоо. За эхлээд хинд өргөх жоо тодорхойлно. За тодорхойлсон бол эхлээд та өөрийгөө эхлээд танилцуулна. Би тийм жилдээ тэр овогтой тэр байна. Тэгээд хинд өргөх жоо ойлно. Одоо уул усан эцтэй тэ би тэр овогтой тэр жилдээ тэр овогтой тэр байна. Тэр уулсны эз та бүхэндээ сүнслээ өргөх гэж байна. Та бүхэн минь одоо 3 дахь нь та бүхэн намайг өшөөж уталж хайрлав. Эхлээд та бүхэн намайг өшөөж уталж хайрлав гэдгийг заавал хэлнэ. Өшөөж уталсан бол одоо та бүхэн минь намайг хүлээж авна уу? 4 дахь нь хүлээж авлаа. Тэнгүүд та бүхэн талархлаа хэлнэ. Намайг өшөөж уталж хүлээж авсанд чин сэтгэлээсээ талархлаа. Гол нь чин сэтгэлээсээ талархлаа гэж хэлнэ. Үүний дараа таны хүлээж авсны дараа таарна одоо уйлтаа гойж болно. Миний тэр ажилласан юм бүтээж өгнө үү? Манай гэр бүлийн эрүүл сарвал байлгаж өгнө үү? Хүслээ хэллээ. Хамгийн сүүлд нь дахин талархлаа илэрхийлнэ. Чин сэтгэлээсээ талархлаа миний ажилласан юм бүтээж өгч байгаа гэх. Ер нь бол ийм дараалалаар сүүнцлээ өргөх нэ шүү. Эхлээд хинд өргөж байгаа тодорхойллоо. Дараа нь өөрийгөө танилцуулаад тэр бурнаасаа одоо уулсны эцдээсээ өшөөл нэгүсэл хүсээд тэгээд өөрөө намайг хүлээж авна уу гэж хэлээд түүний дараа талархлаа илэрхийл намайг өшөөж утсан талархлаа. Үүний дараа та хүслээ уйлтаа гойж болно. Тийм үү? Хамгийн сүүлд нь дахин талархснаа илэрхийлээд ингээд сүүнцлээ өргөж болох нэ. Ингэснээр таны сүүнцэл чинь 100% өргөж байгаа зүйлс нь тухайн уулсны эзэд нь хүрнэ гэсэн үг болох нь шүү. За өнөөдрийн бичлэг маань ингээд дуслаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.